Цаанаа дуучин би гисгшиглэн харин дуулсан 100% дууны укулеле хичээлийг үзүүлье. Дуучтайгаа адилхан өнгөөр дуулмаар байвал капогоо 1-р ладан дээр авчиад тоглоорой. Ашиглах аккордуудаа харцгаа. Эхнийх нь соль мажор, тэгээд ля мажор, фа диез минор, тэгээд си минор. За цохилтоо харъя. Эхний хэсэгт доошо, доошо, дээшээ, доошо энэ цохилтыг ашиглана. 1 2 E 3 E 4 E 1 2 E 3 E 4 E 1 2 E 3 E 4 E. За энэ цохилтыг ашиглах нь. За дууны нэг мөрөнд саяныхаа цохилтыг 4 удаа хийн. Тэгэхээр эхний 2 мөрөнд 4 аккорд байгаа учраас нэг удаа хийгээд явна гэсэн үг. Соль мажороос эхэлж байна. Ингэж явж байгаа дунд нь си минор нэмэгдэж орж ирж байгаа. Тэгээд дахилтаасаа болохоор цохилтоо жоохон хурцсаад арай өөр хэмнэлтэй цохилт ашиглаж болно. Доошо, дээшээ, доошо, доошо, дээшээ, доошо, 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 дээшээ. За тоонд үзүүлэх юм бол 1 E 2 E 3 E 4 E 1 E 2 E 3 жоохон хурдан хийн. Тэгтээ муу ялгаагүй нэг аккорд дээр саяны цохилтоо нэг удаа хийгээд явна гэсэн. Дахилт хэсгийг нь хараарай. За тэгээ энэ хоёр цохилтоо ерөөхдөө хооронд нь хойлоод эсвэл өөрийнхөө мэдэх 4-4 цохилтыг ашиглаад тоглож болно. За жишээ олгоод эхнээс нь хэдүүлээ дуулаад үзье. Тойруулаад цохилтоороо солиод яваад ах нь байна. Та бүхэндээ амжилт хүсье. Ойлгохгүй зүйл байх юм бол сэтгэл хэсэг бичээд асуугаарай. Бас subscribe гэсэн товчон дээр дарж бидний ажлыг дэмжих юм мартаа. Дараагийн хичээлээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай.